Ангийн нийт сурагчийн 5/8 хэсэг нь хөвгүүд бөгөөд 12 хүнтэй бол уг анги хэдэн хөвгүнтэй вэ гэсэн бодлого өгдөг. За нийт сурагчийн 8/5 гэж байгаа учраас нийт сурагчаа 8 гэрчмээр төрслөе. 1 гэрчим, 2 гэрчим, 3, 4, 5, 6, 7, 8. 8 гэрчмийн 5 нь хөвгүүдийг илэрхийлнэ. 1, 2, 3, 4, 5. За шараар бүлэгдсэн байгаа хэсэг бол хөвгүүдийг. За будагдаагүй хэсэг нь бол охтуудыг илэрхийлнэ. Тэгэхээр бодлогын нөхцөлөөр охтууд нь 12-той тэнцүү гэж өгсөн. Тэгэхээр энэ 3 гэрчим нийлээд 12 ах нь. Нэг гэрчмийн уртыг олохын тулд 12-ыг 3-т хуваах юм бол 4 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол нэг гэрчим 4-тэй тэнцүү. Мөн адилхан шараар будагдсан гэрчмүүд ч 4-тэй адилхан. Тэгэхээр 4-ийг 5-аар үржүүлэх юм бол 20 гэж гарч ирнэ. Хөвгүүдийн тоон 20 ширхэг багнэ.